цогц чадамжтай ажиллах хүч нь байгууллагын хөгжлийн гол түлхүүр байдаг. Би ч гэсэн суралцаж хөгжиж байгаадаа баяртай байна. Өнөөдөр суралцаж маргааш манлайлцгаая. Багш нар маань чадварлаг болохоор оюутнуудаа онл практикийг хослуулан их зүйл зааж сургасан. Хүний нөөц нэгтлэн бодох чиглэлээр хослон сургалт явуулдаг. Чадварлаг болон өчн чадварлаг багш нартай. Зөвхөн олонний хүрээнд үйл ажиллагаа явуулахаас гадна МК сургалтууд явуулдагт маш баяртай байгаа. Өөрийгөө хөгжүүлэхээр зорж байгаа та бүхэндээ ажлын гараагаа хэн сайхан алтан боломжийг хатгаж аваасай хэмээн хүсэж байна. Миний хувьд энэ академиг сонгон суралцах гол шалтгаан маань ажил дээрээ хөрвөх чадвартай боловсон хүчин болохыг зорьсон байгаа. Миний суралцаж би хүний нөөцийн удирдлага нэгтлэн бодох бүртгэлийн анги маань дотроо бүх төрлийн цогц чадамжийг багтаасан сургалтын програмтай байсан төдийгүй яг ингээд суралцах явцад зөвхөн онол биш практик, онл практик хослуулсан мөн багш нар маань маш ойлгомжтой ажил дээр гараад ийм асуудал тулгарна ингэж ажиллаарай гэх мэтлэнгээр өөрсдийнхөө эрдэм мэдлэгийг харамгүй зааж өгсөн. За юуны өмнө би энэ академиг сонгон ирж суралцсандаа бол маш сэтгэл өндөр байна. Хангалттай мэдлэг чадварыг олгож чадсан. За тийм академи маань хослсон сургалтууд нь бол надад их таалагдсан. За бас одоо гэрээнд даалгавар өгөх явцдаа бидний одоо багаар ажиллах чадвар, удирдан манлайлах чадварыг бол давхар хөгжүүлээ явдаг. За энэ нь бас надад их таалагдлаа. Супермаркет хамсрын таныг бүлэглэлийн тайзнаа хүргэх мэдлэгчний ятаа хандлагыг батлах авралыг барьлаа. Мөн хоёроо ариун цаяа таныг бүлэглэлийн тайзнаа хүргэх мэдлэгчний ятаа батлах авралыг барьлаа. Чадвартай ичин аврал таныг хүргсэн гэж бүлэглэлийн ятаа бүлэглэгийг батлах авралыг барьлаа. Өдөрт энэ хамгаалалтыг академи бол хүний нөөц нэгтлэн бодох чиглэлээр хослон сургалт явуулдаг. 3 сарын хугацаатай суралцлаа. Өнгөрсөн 3 сарын хугацаанд хүний нөөцийн менежер нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр хангалттай мэдлэгийг олж авсан гэж бодож байна. Цогц чадамж академиг сонгон суралцаарай гэж уриална.